дүүргийн ерөнхий боловсролын 161-р сургуулийн ахлах ангийн сурагчид 2025 оны 1-р сарын 31-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчид танилцах уулзалтын эхэнд улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарлах үйл явц, бичих хэргийн бүртгэлтэй болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилтнээс авсан юм. Үүний дараа улсын дээд шүүхийн шүүгч иргэний хэргийн танхимын тэргүүн алтан чимэг сурагчдыг хүлээн авч иргэн, захиргааны хэргийн онцлог, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, хуульч болоход юунд анхаарвал цохилтой талаар ярилцж, сурагчдын асуултад хариуллаа. Мөн улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Соёл Эрдэнэ сурагчдыг албан өрөөндөө хүлээн авч, захиргааны хэргийн шүүхийн онцлог, хавтас тэрэг, мэргэжил сонголтын талаар ярилцаж, сонирхсон асуултад нь хариулав. Үргэлжлүүлэн сурагчид шүүх хуралдааны танхимтай танилцаж, улсын дээд шүүхийн шүүгч эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, хос баяртай, ажлын туршлага, шийдвэрлэсэн хэрэг, түүнтэй холбоотой хууль эрх зүйн тайлбар, хүний эрх, хууль хүчний байгууллагуудын ялгаа, мэргэжлийн онцлогийн талаар ярилцаж санал солилцлоо.